Йоо, за ингээд энэ удаагийн манай Mongolia podcast-нд маань Америкийн нэгдсэн улсаас хөтлөгч төвшин Улаанбаатар хотоос манай Red Mars-ийн Бука, манай царайлаг Цэнгэл. За ингээд манай зочноо энэ удаагийн манай зочноор Majesty Label-ийн артист DJ D. Амар зарлаа шүү. За сайн уу. Сайн уу шоо. Сайн уу. За юу яцгаан даа. наа чи одоо юу болж байна? За сайн уу дэ. За сайн бяцхан уу. Ойр дуулцсангүй штэ. Энд одоо үг цаа 5 цаг болж байна. Харин тэгээд одоо бүр үрцээж гинөө. Энэ хоёр гинт энэ шийдвэрийг гаргаад гинт хийхээр болоо л тэгэл хийчлээ шүү дээ. Ааха. За стойк баярлалаа. Амарч гэсэн манай ингээд энэ удаагийн дугаарт ингээд оролцохоор болоод ингээд хүрээд ирсэн байгаад маш их баярлалаа. Тэгээ энэ удаагийн дугаараас эхлээд бид нар ингээд илүү арай жоох өөрөөр ерөөхдөө ингээд манай одоо ерөөхдөө Mongolia podcast-ын цаашаа 3 хосттой явах болно. Тэгээ манай шинэ хоёр одоо хост хоёр талдаас сууж байгаа. Манай Red Mars-ийн Бука гэд залуу байна. Манай царайлаг залуу Цэнгэл гэж байна шүү дээ. Ингэж яриаг үү? За тэгээ манай Дизайн. За дизайн сонио юу байна доо? Сонь сайхан юу байна? Клаб сонь. Тэгэл ямар ч бүх юм үргэлжлэлтгээрээ үргэлжлээл. Сая тэгээд мэдээж дэлхийд даяар корона гэд вирус гарлаа. Хамгийн зогслоо. Тэгэл энэ сошиал юмнууд бол ерөөхдөө бол зогсон байдалтай л байлаа. Тэгээ ямар ч зуныг бол дагуу зугаатай өнгөрөөч шиг л боллоо. Ер нь л клуб ажиллахгүй ч гэсэн тий агаартай зунт сайхан боллоо тий хөдөө явж үзлээ. Одоо тэгээд ер нь жоохон Монголынхоо нутгаар нэлээ аялсан энэ зүг бол. Тэгээд тэрний хажуугаар бол мэдээж DJ тий партинууд боллоо Монголд. Зомбол тий нэг тиймэрхүү сонтой үндсэн аж байдал бол. За юу төвшөө. Ер нь яг энэ яг хин гараад ирвэ гэхээр амар сонир битэр ямар ч одоо ерөөсө бэлтгэлгүй байсан гинт төвшөө над руу ярьсан те төвшөө тэрийг бас тайлбарлаарай. Тий. Тэр талаасаа ч тайлбарлаад Тий. Удаа засвар. Чи энийг хийж яах гээд байгаа юм бэ төвшөө? Яг яах гэж байгаа юм бэ? Асуугаад байгаа. Тий ямар ч байсан ерөнхийдөө бол одоо бид нар бол одоо бүгдээрээ одоо ингэ 30 гарч байгаа залуучууд те нийгэмдээ тодорхой хэмжээний бас нэг өөрийн гэсэн байр суурийг олоод авч байгаа залуучууд гэж бодож байгаа. Тэгээд ерөнхийдөө ингэ бидний дуу хоолой нийгэмд ямар нэгэн байдлаар хэрэг болох байх гэж л ер нь бодоол тэгэл ингэ янз бүрийн явьяастай янз бүрийн байдлаар ингэ энэ тэнд нөхцөл байдалд орж үтсэн ингэ хүмүүс болох цэнгэл болно. Тэгээд Боко хоёрыг ерөнхийдөө хамтдаа хостоор ажиллаач гэдэг саналыг тавиад тэгээ манай хоёр цэцэг уриалгах хүлээж аваа. Тэгээ ингээ ерөөхдөө эхлээ явж байгаа. Тэгээ манай хоёр зочноор төлөвлөгчд. Тэгээ дийз ороод бид нар бол ямар ч одоо 30 дугаар гаргах тийм зорилготой явж байна. Эхнийхээ одоо ямар ч гэсэн дугаарууд ингээ явнаа. Тэгээд энэний дугаарууд ингээ ямар цааш гоё зочд оруулах болно. Тэгээд дийзийг ямар ч гэсэн үүдээ өрөө тавьчихсан гомч гоё дийзтэй гоё яриа өрнөлцгөө тий. Тийм. За урилга хүлээж авч ирсэнээс та баярлалаа. За өөрөөр Эхний та бүхэндээ баярлалаа. Эхний дугаар дээр чинь тийж өвжи орсон байгаа тий. Тий, өвжи орсон байгаа. Ингээараас манай Диз орж байна. За Дизийн ерөөхдөө хамгийн анхны уран бүтээлийн гараа яаж эхэлж ирсэн. Тэр тухай бас яг нэг бүр анхны одоо та хэд ч юм бол багын найзтай бүх. Бокаг тандгүй цэнгэлийг танддаг гэсэн. Диз бол худлаа ярих ямар шансгүй наадсан. Тийм боломж явахгүй бүгдийг мэдчихэж байгаа юм бол. Тэгээ бид миний хувьд бол анх DJ-ч байгаагүй л тэгээд дизайны сургууль төгсөөд тэрнээс өмнө бол ер нь нэг хөгжим сайн сонсдог хүн байлаа. Сайн сонсогч байжгаад тэр хооронд бол дизайнер сурч ирсэн, интерьер дизайнер сурч ирсэн яванда тэгээд тэрнээс өмнө бүр юу граффити байсан юм байна. Тэгж явж байгаа л яг зурх сонирхол нэлээд байсан. Тэгээд би өөрөө дизайн сурвалж сураад явж байгаад өөрөө ер нь бол график дизайн руу ингээд хөтлөгдөд явсан. Тэгэл граффитаас болж л тийм график руу орсон баг. Тэгээд ер нь тэр цаашлаад зүгээр график дизайн хийж явж байгаад
сонирхол бас те тэр дунд одоо яг одоо орчин үеийн лайфстайл бол одоо бүх төрлийн л сонирхол те хүмүүс хийхэд боломжтой болсон одоо интернет бүр өндөр хөгжсөн нөхцөлд бол бүгд л олон төрлийн сонирхлыг тэгээ олон зүйлийг хийх бүрэн боломжтой болчиход байгаа цаг үе шүү дээ. Нэг ингэж явж байгаа л DJ болсон то. Тэгээд миний хувьд бол producer DJ бол биш. Зүгээр DJ дуу тавьдаг тий. DJ Beats. Тэгээд house DJ байгаа. Тэгээд ерөнхийдөө house төрлийн болон тэгээ IDM, electronic, indie dance ч юм уу, discos юм олон төрлийн жанраар яг генеришлагтал явна л та. Миний хувьд бол. Дис чинь хүүхднээс хаана өнгөрсөн бэ? Хүүхэд насныхаа дусамжаас жоохон хуваалцсан. Тэгээ бүр анх тэр яагаад зурж мурдаг болоо авчив те бүр тэр дуртай байсан ч бас сони те. Нүүтэ граффити нэг юм Америк калчерт амар их дуртай байсан юм байна. Ер нь гудамжны те хипхоп хөгжим тэгээ улбалаад мэдээж нөгөө нэг төрөл нь граффити учраас тэгжил анх хөтлөгдөж ирсэн юм. Тэгэл граффити нэг Америк граффитчдаас инспайр аваад ерөнхийдөө нэг граффит гэж юм байт юм байна. Ингээл нэг ихэнтэй бол дүүрэж эхлэн шүү дээ. Тэгэл сүүлдээ бол өөрийн own стайлтай болол бас нэг юм хоёр дахь generation болж гарч иж ирсэн граффити хувьд бол бидний өмнө ч одоо дайм банк тэгэл яг бидний дээр бол зөндөө хүмүүс байсан анз байна нэг төлөөлөгч бол граффити амгаа гээд тэр хүнээс цаашаа амар инспирэшн авч бидрээр нь ер нь явсан шүү. Тэгэл цэнгэлтэй танилцсан. Тэгээд анх дижитер чи их сургуульд ер нь бол танилцсан. Гэхдээ яг төмөр замд төмөр замд байсан. Төмөр замд байхын Монгэнд байсан шүү дээ. Тэгээ бүр багтаа яг нэг харж ирсэн царай байсан. Тэгээд их сургуульд орол анх ер нь бол яг танилцаж уулзаж үг сольж эхэлсэн. Тэгэл цаа чи айгу би ч гэсэн бол дижес бол яг тийм граффити имийг бол амар их инспирэшн авдаг гэсэн. Цаа чи одоо яг тэр crew гэл одоо яг тэр үед л граффити Монголын хамгийн анхны граффити гэдгийг байгуулж исэн мондөг хүн шүү дээ. Тэгэл одоо яг тий. Дижес чам асууж илэн шүү дээ. Дудасаар ингээл нэг хөгжимрүүл явцсан юм да. Яг одоо бол ингээд нэг 8 жил одоо бол нэг 8 жил гаруй DJ хийцэн байна. Яг бас энэ бол нэг хугацаа л болцсон байна. Энэ эхэндээ бол тэгэл сонирхогч маягаар нэг 2 3 жил явсан баха. Тэгээ одоо бол ямар ч professional DJ тэгээд бас нэг хятад руу нэг жижиг төвөр маягийн юм хийсэн Шанхай, Бээжин руу. Нэг тийм амжилтаар яхаа. Дижес чам асууж илэн шүү дээ. DJ энэ да. Хин Батэрэд үү? Диз нь хэзэнээс юм диз болчихоо энэ ч бол бүтнээр батэрэд үү те? Хэзэнээс яг чамайг дизгээд дууддаг болсон юм? Энэ яг нөгөө чи юу гэсэн үг юм? гайтай граффити л гайтай ч багтаа. Граффити яг ингээд ер нь бол никнейм юм алиас байдаг. Аха. Тэгээд яг тэр нэр явсаар агаад сүлдээ ингээд DJ нэр болол явчихлаа. Нөгөө гудамжны хочлон street name. Тийм манай бас ингээд одоо нэг подкаст нэг айгу бас гоё юм бас байгаад байгаа хөөхгүй. Тэр нь юу вэ гэхээр дандаа он бас хөөж ярьж болдог. Одоо ингээд бид нар ч юм бол 2000 оны их үе хөгтөд ч тий. Яг ер нь тэгээд 2000 оны их үед чинь ингээд юм болгоо ямар байдаг вэ тий. Хипхоп сонсоод манайс тотон үдэмсэл. Тэгэхээр бол яг тиймэрхүү талаас эхлээд бас ярил гоё юм уу. Тэг анх 10 жил тахтаа анх ямар хүчин сонсч ирсэн, ямар хувц өмсдөг байсан тохоо нэг манайсын үе чинь байсан шүү дээ. Одооны хөгтөд. За дижес хэлээ гэж. Их юм байна. Бүгднгийнх нь яг үзчих юм мэт юм байна. За лавар хорооч. За букаас хэлээ. За букаас ялгаа хүн болох нь мэдэхгүй юм чинь ахаа ярэ. Бид нар чи ер нь бүгдээрээ хипхоп сүртэй штэ. Ер нь бол яг манайсын үеийнхэн чи ер нь хипхоп сүртэй штэ. Тэ суурн нэг юм хипхоп жоохон битлэг байгааддаг. Ер нь бол ихэнх нь гэхдээ амьд төгжим сонсдог зөндөө залуучууд байдаг байсан. Одоогийн яг ер нь электро сонсоод хөгжүүлээд байгаа залуучууд чи ер нь тэр үеийнхээс амьд төгжим сонсдог байсан залуучууд л байдаг штэ.
Тийм шүү дээ. Тийм. Амьд хөгжим сонсдог. Хипхоп байж байгаа л тэгээд амьд хөгжим дуурал өмсөж явж гисэн шүү дээ. Тийм ээ. Бидний үе чинь гэхдээ бас яг нэг урсгал марсгалаар нь бас хит ядгүй. Тэгэл нэг гарч байгаа хідэн хөгжмийн сууган дээр явж байгаа хэдийгээ л ер нь сонсдог байж байгаа л тэгэл сүүл рүүгээ жоохон ухаж түнхт сонсдог болсон шүү дээ. Бука бол гэхдээ яг л хөгжмөнтэй өөр асраар бас амар өссөн үстэй. Төрхөд л хөгжим явж байлаа Бүр шүү дээ. жинхэнэ тий төрхөд л хажууд Чи яг тэр төрхөд хөгжим явжсэн тухайгаар жоох яриач. Яагаад төрхөд ч хөгжим явжсэн? Төрхөд ч одоо яг манай аав чи ер нь нэлээд хөгжим цуглуулдаг хөгжмийн хоббитой тэгэл байнгын хөгжим гэрч чанга байждгүйсэн. Одоо яг нөгөө Өөрийн юм тий. яг дээр үеийн хэдэн дуунууд явахаар нөгөө хөгсчүүдтэйгээ бүжгэлчмээр байдаг шүү дээ. Босч ирээ бүжгэлчмээр. За Цингэл бол бас хипхоп суртай байсан тий. Цингэл чи ер нь нэлээд хипхоп байсан шүү. Нэлээд өргөм дөмсдөөсөн. Үгүй тийм бол ерөөсөө байхгүй. Ер нь бол яг тэр үед чинь яг ингээл хипхоп суурьтай гэдэг нь бол яг тэр үеэс л яг сонирхолтой бол сонсож эхэлжсэн л юм байна. Тэрнээс яг ингээ хөгжим хэлээд ч одоо 2000-аад оны л хүүхдүүд ч бид нар чинь тэгээд 2000 онд л сонсчихсон. тэгэл нөгөө яг л тэр үеийн залуучууд одоо 86 оныхан гэдэг чинь тэр үед л яг нэг фүбүм өмсөл нэг джинс өмсөл бухшаар мар өмсдөг нэг балруулалт байнга карманда балруулалтаа явж идэг л нэг хүүхдүүд байсан байгаа байхгүй. Тийм тэгээд анх дизиг бол би бол мэдх юм байна. Яг их сургуульд анх ингээл яг танилцж явах үед л цаа чи ер нь жоохон абра талдаа байсан ш. Чи ер нь тийм байсан биз дээ. Тэр чинь инди рүү орцсон үе шүү дээ. Яг рок мок те. Гэтэ ер нь би бол underground DJ учраас илүү deep сонсон л доо. Тэгээ хипхопыг ч гэсэн арай deep руу надад бүр underground артист руу тулгаж сонсох л илүү юутай ш. Тэгэл инди болж альтернатив хөгжим байсан. Тэгэл хамгийн сайнуудын одоо жоохон гүн рүү л орсон л доо сайн ухсан гэсэн үг л дээ. Аха. Тэгэл Одоо энэ 5 оноос одоо жишээлбэл 5 оноос хойш ясна тий. хаус руу л орж байгаа юм тий. Хаус клуб руу л орсон. Багын дарах хүүхдээс учраас тэгж гадар дотор явдггүй. Байсан. Чамаг одоо яг энэ DJ болох чинь одоо яг хүн нөлөөс юм уу? Эсвэл яг гадаад артист нөлөөс юм уу? Яагаад энэ DJ рүү ингээд халтрал аваад ирсэн юм уу шүү? Тэ ер нь бол халтралж гэх шиг. Locodice Marco Caroline яг тэр үеийн Circo Loco яг тэр үеийн нэг tech house манай нэг найз бас нөлөөсөлтөй ихмээ гэдэг нэг найз байгаа UB Club-ийн. Тэгээд тэр амар нөлөөлөөд тгээ явж ятал контролынхон одоо нийлсэн. Одоо хун түшээ бэлгүүдээ гүн бэлгтгээд тэгээ бас нэг маа найз Бани гэдэг байгаа. Тэгээ Мор гэдэг agency-ийн график дизайнер. Тэгээ ингээд тавлаа ягаал тэрнээс хойш нэг парти хийж эхлээл. Тэгэл DJ болох амар тийм инспирэшн орол өөрөө дуу тавиал сонсогч байсан учраас илүү дөхөмлөөс л та. Ямар дуу тавих уу? Ер нь би ямар дуу дуртай юм те өөрөө дуртай дуу хүмүүст. Ер нь их дуу сонсоод ирэхлээр хүмүүст яг хөгжмийг яг шеэр хийх амар гоё тийм сэтэл төрд юм билээ. Тийм л нэг юмнаас болж DJ болсон гэх юм уу. Гэтэ одоо бүгд л DJ гэж болж шít. Тэгэл Radiohead-ийн Tom York ч DJ хийж идэг шүү дээ. Яг энэ шиг л баггүй. Ер нь хүмүүсийн чөлөөтэй байгаас л хүн бүртэл дуртай дуу байгаа шүү. Зөв. Төвшөө тэгээд жоохон өөрийнхөө яг үнэ хэлэхэд өөрийнхөө талаар бас яг жоохон тайлбарлаа тэг яриад явъя дөхөө. Яг үнэ хэлэхэд Бока Диз хоёрт ч гэсэн энэ бол шууд дөнгөж саяхан л яриад би хэлээл ингээл маа нэг найз Америктэй тийм аа тэгээд цаа ч бас нэг юм юу яах гэдэг. Тийм. 2 хоногийн өмнөөс ингээл 2 хоногийн дараа ингээд эхэлчихэж байгаа байхгүй. Энэ бол арай юу бол байлаа тий. Тэрийг чи өөрөө тайлбарлаарай. За тийм энд нь бол ямар ч байсан тий одоо нэг амар хэлж явах юм юу ах уу зүгээр чамаг харин монголчууд мэдэх
болчиход нь штэ. Пиццэг бол монголчууд мэдээд байгаа. Аль хэдийн мэдчихээд байна гэдэг. Яг ингээд зүгээр яг хүрээллийн хитэн хүмүүс нь мэдээд чи ч одоо амар орс руугүй алга болж болж ирж байгаа хүмүүс ч зөөрг бас одоо бас ирчих. Шинэ диз гэснээ ард нь юм нэг юм бангер гэдэг юм яваадах юм. Ангер гэдэг. Тэр одоо ямар утгатай вэ? Би тэрийг асууж бодоодсэн. Банк гэж бас эвгүй үгүй. Асууж шүү. За бас болж л штэ. Энийг хүмүүс мэдгүй хүмүүс мэдээд авгалт. Үгүй ээ энэ зүгээр бангер гэхлээр яг ингээд нэг холбоо өөрөө бодож байгаа л өгцөө. Тэнгүүт бангер гингүүт яг миний тоолж өгчм хаяа нэг юм тий. Том фестив тиймэрхүү мүүдэн дээр бол crowd зориулаа жоох бангердэж өгнө штэ ингээ банк тий хамар алхаар зогсох ч юм уу ингээл хөгжмөр бангерд нь л гэсэн үг штэ тий. Тийм л just тийм л санаагаар өгчлээ гаха. Зөв. Бас л гоё өвтөөс бодож авсан юм тий бангер гэдэг. Тийм баха нэг сонсоол байж чад гинт алхаар нүдэд байгаа юм шиг. Яг drop дээр нь бол нэг амар ингээл түс гэл те. Тийм ориглуулж байгаа л нэг drop хайдаг те. Яг тийм. Тэр drop дээр бол bank гэдэг юм шүү дээ. Дээрэл тийм л шүү дээ. Тийм бомб хайчиж байгаа байхгүй. Бомб track тавиад яг тиймэрхүү санаатай. Аха. За өөрөө тухай ярьж шүү яга бацаа над руу орчих. Одоо эхний дугаар бол ерөөсөө аудио явсан те төвшөө. Тийм одоо хоёр дахь дугаараас бол шууд ингээд бичлэгтээ ингээд ягаад бас урдаа ингээд пензмент тавьчихсан байгаа талаар те. Бас нэг төвч тайлбар ярьчи те бука. За тэгээ. За бука энийг жоох яриад өгөөч. За яг энэ чинь хөгжмөнтэй холбоотой гэсэн болохоор би ер нь пенс тоглоулах авчирсан. Энэ пенс тоглоулж болохоор одоо яг PC mall дээр зарагдаж байгаа. Тэгээд Японы TIC брендийн пенс тоглоулж байгаа. Энэ болохоор нэг all-in загвар дотроо номер 1. Тэгтээ энэ саяхнаас жоохон төрүүжлээс үйлдвэрлэхтэйгээ болцсон. Цогсооцсон TIC энэ загвараа. Тэгээд энэ аюу олон жил жоохон зах зээлийн тийм юу үнээр биш жоохон хямдхан нэлээд олон жил зараад тэгээд алдарт хүлээгээд эннийхээ үнийг буцааж нэмхүү гэж яагаад энэ загвараа тэгээд зөсөөцсөн. Тэгээд энэ загвар ерөөсөө олдгоо болцсон байхгүй байж байгаа. Сая PC Mall-ийн хэдхэн сарын өмнө Сингапур нэг агуулгаас 100 ширхэг олоод тэгээд Монголд авчирсан. Одоо ер нь бараг 70 ширхэг заагдсан. Нэг 20-30 үлдсэн байгаа байхгүй. Ямар үнэтэй санаад том. Энэ за 990 мянга юу бараг нэг сая орчим л байсан баг. Хөгжим шиг одоо хөгжим тоглоом спикертэй юм уу? Тий, өөр дээрээ спикертэй. Тэгээд Bluetooth-ээр дуу муу тавьжлынхаа all энэ загвар гэдэг авах бүх юм заавал өсгөгч хэрэггүйгээр Зүүгийн сольж шууд юм уу? Зүүгийн сольж болно шүү дээ. Харин тэгэхээр бүр яг мэрэгжлийн төвчний. Тий, одоо энэс чанга дуулж өсчихвэл спикерийн сольж болно. Зөв. Nice. Над бол тэгээ найз сая нэг 10 сарын 30-31 сарын 1-нд Монголын үйлдвэрчний эвлэлийн Синграги гэдэг галерей дээр нэг 3 хоног UB Record Fair 2020 гэдэг нэг фэр зохион байгуулсан. Тэн дээр болохоор пенс, CD, кассет, хөгжмөнтэй холбоотой ер нь бүх юм байсан да, merchandise одоо хөгжмөнтэй холбоотой постэр, ном тэгэл хувь цуглуулагч нар цуглуулга тавилаа, урлагийн хэдэн музейнүүд бас үзмрүүдэд тавилаа. Нэг 3 хоног тийм хийгээд нэг хэдхэн хоногийн өмнө дууссан. Тэгээд яг ийм хөгжмөнтэй холбоотой юм гэсэн болохоор би энэ пенс тоглоулагчийг бас авчираад ингээ урд ингээ бэжвэл гоё юм санагдал авдсан шүү дээ. Би тэгээд жоохон байж байгаа удахгүй энэ хүн амтлагийн дөрүлэнгээр гараасуулсан энэ гэрэг цомгийг unbox задлж энэ дээр тавьж энэ хоёр цансуулах юм. Nice. Тийм. Буканаш.
Харж яах вэ? Дуурал мууралт нь ер нь хэр байна төвшөө сонсогч нь асуудал байна уу? Тий. Аль тал дээр хөгжим үү? Яг дизийнхийг сонстоо. Асуудал байна. Зүгээр байгаа хөө. Хурцлаг байхгүй шүү дээ. Зүгээр. Дөрөв жоохон бас Угаасаа манайхан бол угаасаа ажил явуулж байна. Манайд угаасаа хамаагүй юм. Харин тийм шүү дээ. Чөлөөтэй заавал мундгууд нь Цэглээ яа шээс байх хэрэгтэй. Мэг шээгээд ирээ байж яа. Тийм шүү дээ. Ер нь Гин зүвтчлээ гэж. бас би ажилтаа болчлоо. Мэгс тамилч ороод ирээ. За өөр сони юу байна манайхаа? Өөр сони сайхан юу? Чи ер нь юу сонсмоор вэ? Мэн та идэс бас сонсоогүй юм бас сонсоор ах ээ. Тэн сонсоогүй хүн сонсоогоо би чи DC 6 амьдралыг сонсмоор нөө. Яа. Өө тийм. За шууд юу яах вэ? Секси амьдрал шууд ороод очих хөөх тэр. Шууд дээрээс. Наа чи ингэж бодож байна шүү дээ. Эсвэл зүгээр цэглээ чи шууд нэг улаан балтай оруулчихгүй шууд. Заах бай. Тэгэхээр яг нэг ийм санал байсан л та яг бүх нэвтрүүлгүүдээс гээд нэвтрүүлэгчний подкастнуудаас ингээд асууж суугаад байдаг юмыг яваад явчвал одоо арай л сони болчих واخ те. Гэхдээ яг ямар ч зүйл зүгээр л ингээд найз нөхдүүд тийм үстэй болно үстэй төвшөө. Тэгээ хизээ ирэх гэж бодож байна. Наа ч одоо хэр байна? Америкийн амьдрал хэр байна? Сая сонгуул юу болж байна чи? Оо сонгуул. Тий яг одоо сонгуул болж байна. Тэгээд Трамп ерөнхийдөө илүү яваад байна. Яг одоо юм байна. Тэг өглөө шийдэгдэнэ гэж хэлсэн байсан. Юу нь бол бараг Трамп гарчихсан шүү дээ шнуцаад. Тийм аа. Тэгээд одоо ингээд Трамп гараад ирэх хүмүүс бас их дургуулах шиг байна. Тэгээд мань ч бол ирэх зунаас ер нь буцах санаатай байна. Тэгээ одоо бас энэ дээрээ бас нэг 5 дахь жилдээ болох чинь тэгээд одоо ер нь буцах цаг болсон гэж бодоод байгаа шүү дээ. Манай цэнгэлчин бас надтай зүг энд байсан. Тэгээ цэнгэлээ манай надтай байсан. Тийм би чинь яг Берклигийн наан одоо Эмервил гэдэг нэг газар байсан. Маа хин төвшөө чинь яг хажуудлын хот тийм Албаны Ричмонд гэдэг үстэй тий. Тийм Ричмондд. Тэгээд ойрхон байсан тэнд яг хагасаа өдөртөө нэг гадаад талбай дээр саксмакс тоглож байгаа бол хоёлаа ер нь бол анх танилцчихсэн шүү дээ. Маа Отко гэдэг найз танилцуулж байсан. Гүг зүгээр спорт харуудтай сакстуулж танилцсан юм уу? Харуудтай толсон юм уу? Тийм маа төвшөө чи яг FIFA бас PlayStation тоглолдог мундаг байгаа. Тэг яг нэг хожигдсан байгаа. Тэгээд ер нь бол тэгж л танилцчихсэн. Тэгээд буцаад энд ирээд жил болж юм. Тэгээд яг гинт над руу төвшөө ярьснаа. Ийм байна агш санаа ийм юм бич хийцэн байгаамаа. Тэгээд одоо ингээд дахиад иймэрхүү нэг подкастаа ингээд зүгээр л яг найз нөхөд үеийн те залуучууд ингээд юм яриад явъя гэд хамгийн ихний зочноор тэгээд шууд дизиг бол найзыг юм чинь тэгэл шууд хүчээр оруулчлаа. Ажилтаа очив. Дизэгсэн дургу байгаадсэн юм баг. Найз зогсоод авчихсан. Мэн бол тэгтээ яг нэг юм юу яриамаар энэ подкаст нэг интервью баг эфемер л ганц яг ярьж баахан ганц рекламууд нэг тоглоод байдаг л да. Яг тэгэл залуу хүн тэгэл Гоё төвшөө наац корона ер нь хэр болж байна? Хоёр дахь давлгаа мавлгаа нь юу болж байна? Яаж ч жоохон мэдээлэл өгөөч. Энд дээр нь одоо баг хоёр давлгаа нь эхэлсэн. Тэр илүү амар байгаад тах шүү дээ. Нилээ эднэрлээ чинь бас хоолны газар мазрууд нь хааж байгаа сурагтай. Чикагод бас хоолны газрууд нь хааж байгаа сурагтай. Тэгээ зөвхөн нөгөө драйв тру үлдэж байгаа сурагтай. Тэгээл ингээ бодохоор хоёр дахь давлгаанд эхэлсэн хүмүүс нь ер нь бэлтгэлдээ ороод гарч байгаа шүү дээ. Дундахгүй бас дахиад ингээ локдаун болж магадгүй л гээл хаас гэв. Наа чинь бас шинэ жил бас тэмдэглэхгүй байна уу? Тэст манай одоо гомдлахараас шинэ жил байхгүй мó гээл. явах гэдэг манай ч одоо мөнгө хийдэг. Одоо манай ч одоо ганц л мөнгө хийдэг одоо чи юу шүү дээ ч та. Санта хийд юм уу? Урлагийн бид ч одоо. Санта юу? Манай Сантагийн чи засаа өгнө шаач. Бүх төрлийн үйлчилгээгээ босхгүй машины хамгийн сүлд нь тэгэл барайл гэртнэр үж байл. Дуулгаж одоо чи нээж байл. Яа. Яг юу хийдэг л хэлж штэ. Тэгэл манайд бол энд бол тэгэл таарсан ажиллаа хийгээл тэгэл ямар ч үсэн. Ямар ажил хаана Christmas тэгэл амар нөлөөтэй юм уу? Бужигнал хөл хөдөлгөөнтэй байх тусам л гэж юу? Хөл хөдөлгөөнтэй байх тусам л тэгэл ерөөхдөө хусах юм. Хусах юм их. Окей.
Манай нэр ингэж боддог гэсэн шүү дээ. Өмнө бүр ингээд ингээд нэг жоохон бахтай нэг амар фаны маань хүмүүс байдаг гэсэн шүү дээ. Тэр хүмүүс чинь жоондоо бодоод тахтай комедиан болчих шиг болсон те хараад тахад нэг үеийн байсан ингээд фаны маань хараад байж байгаа. Тэгээ зарим нь ахтан бахтай жүжигчин болцсон баха те. Багш өмөгт ороод. Эсвэл тэгээ ингээд нэг боддогсох бэ. Хитрхийн фаны явахаар хүмүүс юусоо ойлгодгүй шүү дээ. Ингээд амар хамаа намаагүй юм яриад тэгэхээр тэрөөс их бие барьдаг байсан байгаа байхгүй. Тэгээ одоо сүүлийн үед ингээд комедиуд гарч ирээд ингээд хамаа намаагүй яриад их гоё болоод ирэнгүүт яг өөр ирэхгүй дотроос нэг тиймэрхүү юм ингээд буцаж гараг тий ундарч гарч ирээд баг нэг хүн юм хиймэр санагдаад ч юм уу тий баг нэг юм болж өгдөг жок мок ярьчмаа санагдаад нааш тий битгэхгүй л та тэгээ дуртай айгу баг юм. Тэгээ зүгээр нэг тийм юм байдаг санагдаад байхгүй хүн болгон дотортой нэг фаны хүн чинь гарч ирэх гээд нөө тий. Би бол ичиж гинөө. Фаны гарч ирчих гээл. Дизиг ер нь бол тэгээд хийх гэж авчирсан юм аа. Дизээ surprise аа. Дизээ фаны хүнээ гаргаж ирээч. Фаны үуч бас яг өнөөдөр гарахгүй. Зүгээр яг нилээ тэр яг мүүдэн дээр очиж ижлээ гарах та. Одоохондоо бол яг сэтгэхдээ жоо инээ түрэл юм. Зүгээр хүний яриа сонсч яг инээмэр л юм. Тийм. Бука нөө юугаа яах вэ? Унлаа. Хүүгийнхаа пензиг. Яг жоохон өнцөө уусаад буу халалтчтэй. Чи наа чи одоо хэдэн цаг болж байгаа юм шүү? Дундуур нэг яваа. Мандаа битээ санаа зөө. Энд чинь ямар цаг байхгүй шүү дээ. Энд чинь одоо ямар цаг байхгүй газар юм байна чи. За. Хар нөхрөө орчгоор чи цаггүй болчихсон юм шүү дээ. Зогсоод ингэ бүрхүү. Харин чи юус ядрахгүй байгаа. Харин чи нэг бараг 10 жил яг наад царайгаараа шаарчлаа. Бараг тэгэж цаг хугацааг зогсооч байч. Зогсооч байч бараг. Яг тэгэл ингэ өнгөрчлөө шүү дээ. Мен одоо бас газ хараал ерөөсөө та хэдтэй ингэ наад чи суужмаар байхгүй бол хамтдаа ингэ. Одоо бол санаал бачуурал. Амар бачуурал бүр болж л үгүй бараг гараад гүчих гээл шүү дээ. Өчүүн гараад бүр амар. Бүр парад болоод. Санаа хоёр дуулаад бүр ингээд. Параноид болоод бүр гэдэг. Парад удсан ч. Тэр нислэг мэслэгт нь бүртгүүлээд явж чадахгүй асуудал байгаа мó эсвэл чи өөрөө болов аа? Тийм манднаас яг өөртөөс жоохон бас болоог байна. Гэхдээ яг нислэгч бас байна. Тэгээ энэ жил өвчин гараад өрс нэг жил ингээд юу ч хийсэнгүй өнгөрчлөө шүү дээ. Сая сүүлийн нэг жил бол юу ч хийсэнгүй шүү дээ. Бараг ажиллаж хийсэнгүй шүү дээ. Тэгээд чи тэгээд подкаст хийгээд аа. Тэгээ манд одоо сүүлийн бачуураад подкаст хийгээ. Ямар сандаа подкаст чамаагүй хийгээд бүр. Харин гарууд локдаун гарч бачуурж байгаа дижнер ерөөндөө бүх хүмүүс л яг гэхдээ энэ олон нийттэй харилцах хүмүүс л ивүүтж байгаа юм л та тий. Тийм шүү дээ. Яг амар хэцүү байдалд орж байгаа хгүй тий. Ялангуяа юм олон нийттэй харилцаж ингэж ялангуяа юм өөрийнхөө юм одоо сэтгэл санааныхаа хэрэгцээг хангадаг манус ч хүмүүс бол бүр тэгэл одоо гэртээ ганцаараа цогцолтос хон гэдэг ч юм бол тэгэл арга юугаа байс тий амьдралгүй болсон юм шиг тий. Интернетийг сайхан юм байна л да тий. Бид тийм учраас ингээд сайхан байна тий. Хоорондоо уулзж чинь учирч чинь айс нөхдөг ингээд сайхан подкастаа хийж чинь тий. Одоо манус хийж байгаа подкаст гэдэг 10 жилийн дараа 20 жилийн дараа хэрвээ YouTube алга болчихгүй бол SoundCloud дээр алга болчихгүй бол байж л шүү дээ. Манус хүүхдүүд магадгүй нөгөө нэг дээр одоо юу гэдэг чинь бид 800 жилийн өмнөх юмыг хараад ингээд ярьдаг шүү дээ. 800 жилийн өмнөөс нөгөө нэг хатан дээрх нөгөө сүүз зураг мурыг хараад ярьдаг шүү дээ. Энэ одоо юу хийжсэн болтой гарууд гэлтэй. Тэрэн шиг бүр одоо ирээдүйн хүмүүс магадгүй те нэг одоо YouTube гэдэг платформыг баг орж молоод нээсэн ч манус яриа маа дотроонтой ярьж барьцдаг. За наа чи ямар корона ямар гэх дэс хийлээ. Тэгээ манай чи ерөөсө гол ерөөсө зорилго бас энэ багхгүй те ямар нэгэн байдлаар материал үлдээх те бид нэг амьдарч байгаа юм чинь материал үлдээ бидний бас нэг дуу хоолой энэ үедээ ингээд үлдэг те одоо энэ бичлэгээ хар гэргийнхэн рүү явуулах юм уу тэгэж шүү дээ одоо нөгөө нэг чи нөгөө нэг хүчнтэйгээ холж байгаа л тэгэл дээшээгээ тэгэл явуулна да. За жоохон хөгжим рүүгээ буцчихорой. Одоо Steve чи одоо Majesty level хариалагдаж явж байгаа тий. За Majesty level-ийн талаар яриач. Сая Spirit of Gobi гэдэг нэг төслөөсөн байгаа. Тэрнийхээ талаар тайлбарлах. Majesty label-ийн хувьд бол яг unreleased track-ууд бол байгаа. Тэгээд label гэж яриад байгаа. Majesty-ийн хувьд бол бас 2015 оноос тий хойш байгуулагдаад яг Temple гэж баарыг ерөнхийдөө менежментийн хийжсэн тий DJ booking одоо манай Majesty бол бэлгүүдээ
BTR инх амглан Бажи Жин төгсөө асури тэгээд шүү ямар тийш аанууд бол байна. Тэг ингээд дижнер байгаа. Тусдаа ерөөхдөө ингээд тий ажил хөдөлмөрөө хийж байгаас ч гэсэн ерөөхдөө нөгөө зохион байгуулж байгаа партинууд дээр гар нийлж ажилтдаг. Одоо интро гэдэг олон улсын фестивалыг одоо 2 дахь жилдээ хийсэн. Амар гадаадаас ер нь Мэжстигийн хувьд бол гадаадаас DJ бүгдэж авчирсан. Гадаад connection бол сайн тий. Тийм, гадаад connection сайтай нэг тийм давуу тал байдаг. Бидний бол тийм тэгснээрээ бид нар давхар өөрсдөө connection болон тэг гадаад ертөнцтэй холбогдно гэдэг чинь мэдээж цаашаа level up зөндөө ажлын санал болоод тий Монголын яг энэ хөгжилд энэ электроник хөгжмийн хөгжилд бол нэлээд түлхэц хөгжил байгаа юм л да. Тийм дижнер чи ер нь бинийгаа зөрүүлж бүгэлж бас урддаг шүү дээ. Тэгээ одоо зөрүүлж бинийгаа димэндээ ер нь ингээ нэг дижнерийн communication байгаа. Бидний харилцаа хоорондын харилцаа хүртэл яг энд нөлөөлнө. Ижлэхэн сонирхолтой юу те. Энэ бүгдээс ахуулаад цаашаа ингээд харилцаа үүсэт явдаг байгаа. Сайн говьд нэг амар юм хийчих юм шүү. Burning Man. Энэ бол Монголын Burning Man-ыг тэ эхлэлийн тавилаа. Тэгээд энэ дээр ажилласан Too Hype to Chill хамтарч ажилласан байгаа. Тэгээд манай MN17 галерей болон баха уран бүтээлснээ тэр галерейд хамаардаг артистууд оролцсон. Тэгээд бүгднгийн нэгтгсэн нэг юмыг л яг энэ дундгой цагаан суургын дээр аваачиж 2 өдрийн парти болон үзэсгэлэн нэг арт music festival жижиг фестивал хийж байгаа байхгүй. Яг энийг бол үзсэн би очихыг айгүй хүсэжсэн байхгүй. Гэхдээ ягаад тэгэхээр энэ болохоор арай өөр шинэлэг юм байгаа юм л да. Тэгээ заавал бааранд тоглох биш нэг тийм нэг клабд тоглох биш. Зүгээр гоё хөдөө Монголынхаа таалт аялал жуулчтай маш ингээ холбогдоод эхэлж байгаа нагуул нь яг энэ жил айгүй гоё болж исэн боловч тэгээд одоо коронавигод аялал жуулчлал одоо бүгдээрээ л бүр тэг зөксөл хийлээ штэ. Тийм тэгээд тэрнээс яг Мэжстигийнхэнтэй бас хамтраад ер нь бол яг аялал жуулчлал би өөрөө аялал жуулчлалын мэргэжлэр ажилладаг учраас найзуудтайгаа Мэжстигийн Бука одоо хин инх амглан байна. Дийзтэй яриад ер нь бол travel music тал руугаа жоохон ингээд юм хийя гэсэн бүгдээрээ санал нийлээд яг гоё юм хумаа бэлдээд ерөнхийдөө эхэлсэн байсан. Тэгээд яг энэ жил бол шал өөр боллоо шүү дээ. Коронавигоос болоод тий. Тийш тий. Яг зөв. Мань бол бас аяг гэж боддоо шүү дээ. Хөгжмөнд бас аягүй дуртай. Тэгээд ингээд одоо миний ч бас энийг бас нэг хийх болсон шалтгаан бас нөгөө давхар юм хөгжмөнтэй бас их холбоотой. Тэгээд юм ингээд яриа зүгээр юм ярих аяг утгагүй санагдсан байхгүй анх хийх гэж байгаа. Тэгээ ингээд бодож байгаа. Ер нь ингээд миний ганц дуртай юм чи хөгжим ер нь ингээд хөгжмөөрөө ер нь эхлээд хийсэн дээр юм байна гэж бодлоо. Тэгээ хөгжим дундаа зүгээр нэг хөгжим биш бас нэг юм клуб те. Иймэрхүү хөгжмийг бүр яг бүр сонгож ялангуяа яг нэг юм яг тэр нэг клубын тэр амьдралыг яг мэддэг хүмүүс нь өөрсдөө яг ингээд оролцоод ингээд ярьж мөрөд илүү гоё юм болов санагддаг байсан байхгүй. Тэгээд тэр одоо дизэг ирсэн дээрээс гоё тийм клубын амьдралын тухай асууя л да. Тэр клубын амьдрал ер нь юу бол тэр дотор ер нь яг хүмүүсийн цагнаар те ажлын хуваар ер нь ингээл нэг одоо ажлын байрныхаа талаар хэлээ. Арын алт талаас нь ярил л да. Одоо хүмүүс ч юм бол гоё л орж байгаа шүү дээ. Гоё нэг орой олонгод гоё орж ирдэг те наастартаа орж ирдэг. Одоо бусад цагаар бас хүмүүс нь ямар байдаг те ер нь цаана хартаа ямар асуудлууд гардаг юм ер нь хүмүүс ер нь ямар байдаг оролж байгаа хүмүүс те. Яг тэр клуб дотроос ер нь ямар харагддаг вэ? Ер нь одоо гүйцэлж байгаа хүмүүстэй одоо чидэд мань одоо манай цэнгэл мэнгэлч юмас ороод бас янз бүр болдог гэж магадгүй шүү дээ. Гэдэг зааваллаа. Клубын cultural одоо тэгэл анх үүслэрээ ярил тэгэл Лазерланд тэ. За яг эндээс эхлэе. За тэгээ яасан Лазерланд дээр жоохон тогтож ярих юм байгаа юм сэтв. Гэхдээ байхгүй. Ингээл өмнөх үеийн клубын соёл явж байгаа л ингээл дараа нь Silence гэл MP-ийн үсгсэн клуб энэ бол яг нэг хамгийн юмнуудыг өөрчлөл яваад байгаа шүү дээ тодорхой хэмжээнд. Тэр бол клубын соёлыг Silence бол клубын соёлыг амар өөрчилсөн. Тэгэл араас нь UB Club гэдэг нэг хамт байсан.
Тэгэл метро энэ төр ингээд бүгд ингээд төрөл бүрийн ингээд хөгжлүүдийг өгчээсэн клубын соёлд. Анх бол зүгээр баар л гээл те. Тий. Баар хөгжил бол амар юм яа л сүүлдээ энэ бол хотын соёлтой холбогдож ирнэ. Том хот бол заавал гоё клубтай байх ёстой ч юм уу те, найт клубтай. Тэгэл дотор нь тавьж байгаа хөгжмнөөсөө ахуулаад ингээд салаал явжлээсэн. Одоо бол ерөнхийдөө бол Монгол дандаа electronic dance хөгжим болон хип хоп ингээд осолсон commercial underground жижиг баарч иж болно ингээл салбарлал амар хөгжил байна л та. Цэнгийн газрууд. Өмнө чи ер нь клаб руу ер нь хүмүүс жоохон алкоголны төрлийн юмнууд төсч ордог. Одоо бол жоохон хөгжим те хаана гоё хөгжим байна, хин гоё хөгжим тавьж чадчих. Тэнд нь л одоо залуучууд байна шүү дээ. Орж илүү сонсохыг боддог болсон те. Арх дарс гэсэн илүү. Тэ бас тэ хөгжмийн гоё мэдрэх, гоё краудтай, гоё партинд явах ч бас гоё шүү дээ. Тэгээ яг миний дотор нь ажиллаж байгаа хүний хувьд бол надад бол яг чоо boring гэх юм уу те. Байнгын байдалд өөрөө партидах байгаа шүү дээ. Хүмүүсийг одоо диск жоки хүмүүсийг нэг цэнгүүлэхийн тулд гэхдээ энэ бол DJ гэдэг одоо мэрэгжил гэх юм уу. Энэ зүйл бол яг гоё л доо. Хүмүүсээс energy нэг авах юмнууд нь бол мэдээж гоё шүү дээ. Гоё таашаалуудыг аавна. За нэг хоёр таашаалаас нэрлэж. Одоо тэгэхээр гоё дуу тавьж те хүмүүсийг баярлуулах гоё шүү дээ. Нэг гоё наа. Хүмүүсийн орчин муухай өдөртөн гоё байдаг. Тэг. Яг тоглолтгүй өдрөө байг тоглоод байвал бас жоохон boring те. Би ч одоо нэг лава клуб resident DJ хийж байгаа. Ингээд нэг 7 хоногт нэг 2 тоглолдог. Яг гоё crowdтай одоо үед дээр бол мэдээж яг нэг гоё таашаал авах. Зарим үе чинь тэгэл өөр хөгжим нэх юм те. Одоо бас клуб би онцлог байгаа л да. Хип хоп тавьяач ч юм уу. Яг тэрийг зохицуулж байгаа. Тэгээ нэг энэ маягаар нэг хаяа яг every week ингэж тоглол нэг иймэрхүү юмнуудаа учирнаа. Яг зуны фестивалууд дээр бол playtime зөндөө гоё партинууд байна шүү дээ. Одоо rooftop партинууд ч юм уу. Сая зун бол дагуул өнгөрлөө шүү дээ. Айгу crowdтай байлаа. Гэтэ баг хэмжээний те нэг 100 хүмүүс дотроо бол урцэг гоё таашаалуудыг авсан юм. Гоё хөгжмүүдийг. Арай ч жижигхэн маягийн ивент болсон юм уу те? Энэ зүүн. Тийм корона гэдээ яачлаа. Тэгээ бас яг хөгжим одоо хэсэг клабууд, ресторанууд бүх юмнууд ч гэсэн ингээл хаагдсан шүү дээ. Тэгэл тэнгууд чинь одоо яг ингээл дийж ч гэсэн сая говьд очиод тоглосон байна гэдэг чинь тэгэл чи бас яг гоё коронавор бас өөр эх орноо таних боломж байна. Юу одоо аялал жуулчлал, дотоодын аялал жуулчлал яг ингээд судалгаагаар үзэхэд энэ жил маш өндөр гарсан байгаа байхгүй юу. Тэгэхээр яг монголчууд ч одоо хил хаагчлаар гадагшаа явж чадахгүй. За тэгэхээр сонголт юу хэлэх вэ? Монголдоо хаашаа явах уу? Хаашаа аялах уу гэдэг юмар яг тийм шат руугаа очиод тэр тал руугаа илүү хөгжсөн гэж бодож байгаа шүү дээ. Энэ жил ер нь бол тийм багтай нэрэ. Арай илүү жоо дотроо аялаад хүмүүс нь яг нэг сөрөг тал байлаа гэхэд бас нэг даваа тал явчихлаа тий. Тийм байна тий. Букана тоглоод нэг үзүүлчих юм уу? Тэгээд бүгд яг дуусахгүй тэр хавцаанаа юугаа яага сонсоол тэгээд бүгд дуусгахыг үгээ. Одоохон зүгээр харагдчихна. Харагдаж байна. Наач гоё харагдчих. Яа наа. Гар үсгтэй юм шүү дээ. Гар үсгтэй. Аач амар юм байна. Nice. За дуусахтаа нэг жоохон дуусахтаа нэг хүндхэн нэг дуунаас нь яваад хүндхэн л дуусчээ. Тэгээ. За ихтэй одоо үүд болоогүй бас дахиарах юм их байна. Тэн чинь дөнгөж одоо 50% л орж штэ. Энэ цаагаар зүгээр өстэй онохоо. Тийм штэ 50% л орж зүгээр өстэй. Цаагаар нэг ая яваад юм уу те? За та юм ярьжээ. За өөр сонирс ахаа юу яцгаа манайхаа. Диз бас их сонирн байгаа хаа. Дизийг ер нь ухах гэж орж ирсэн шүү дээ төвшөө. Ер нь мэдгүй да. Миний хувьд бол тэгэл ажиллаа гээл хажуур нь одоо нэг streetwear line хийх гээл одоо яг нэг дизайн дээр нь ажиллаж байна. Эхний ээлжинд бол зүгээр принтүүд л явах юм. Одоо цамцан дээр, хүүдийн дээр ч юм уу те. T-shirt-ын дээр
Зүрх принтүүд явах юм. Гэтэ ингээ зүр тест мэгэр нэг удахгүй тийм юм хийнэ. Удахгүй гарах юм. Релиз хийн. За. Тийм тэгээ журныхоо DJ хаяа хийж байгаа. Лава клубт. Тэгэл ажиллаж ин да. Наач бас гоё юм болох нэ тий. Эхлээд ямар ч үсэн тэгж явж байгаа тэгээ таад явандаа бүр өөрсдөө хийдэг болох гэдэг юм уу тий явцнуудаа. Тий яг хөө тийм ингээ нэг capsule collection жижигхэн коллекшнууд хийгээл дижнерээр ч юм уу яг ингээл хүмүүсээр гоё промотлууд ерөөхдөө нэг юм хөгжмөнтэй холбоотой бас графикууд л байгаа байна л да. Аха. Тий. Тэгвэл бас гоё юм биш. Наач нэг шоуны тийм хувцснууд чи бараг нэг хийж болох юм шүү дээ. Нэг шоу нэг оройны шоундаа өмсөө гардаг хос хувц үүсэн. Хос хувц уу? Хос хувц хийлээ. Хосуудын хувц. Хоцлог хос шүү гэж. Хосуудын хувц. Нэг том арцмаа нэг жижиг арцмаа игээл болоос. Тэгэл тийм дэлгүүр ажиллуулаад байжээ да. Тийм шүү дээ. Дэлгүүр ажиллуулаад тэгэл. Нэг тийм Хос зүрх гэдэг нэртэй. хос хувцны дэлгүүр писмол дотор. Писмол дотор л тийм байд юм шиг л шүү дээ. Хос хувцыг л заръя да. Хос хувцыг зараад. Тэг гоё Тийм менежер нөгөө нэг яг тэр нөгөө хос гэдэг санаа болохоор ийм санаа хэлсэн юм байна. Нөгөө дээр доогоор өмсдөг хувцтай зөв цамцтай. Иж бүр шүтдэг байдаг нь иж бүрэн хоол шиг үү. Яа яг иж бүрэн хоол шиг. Яг. Яг тийм амар. Гэхдээ тийм яг амар хайп. За мэдгүй тий хийштэй тий. Гоё cargo pants ч үнэ өмд тий. Тэр бол яг бас байж болох зүйл л дээ тий. Тийм ээ. Угаасаа цаанаас нь яг л энэ хоёр хослол яг гоё гээл гаргацгаад тэгээд Гаргаад ирэхэд тэр хүнд одоо загварын зөвлөгөө өгч байгаа хэрэг. Тэгээ их гэж бас амар олон жил болж гинөө. Тэгэл дуншаал өөр юм амьдрал ах уу гэж явсаар байгаа. Доор сүлдээ ярихаасаа залхаал. За ер нь хийхгүй бол би ер нь болио тэ. Жохоо нэг next level баймаар л санагдал. Ер нь next level баймаар шүү дээ. Тэгээ аль бол тэр төрлөөр тал дээр л хөгжих гэж л үзэж л та. Одоо сүүлийн зөвхөлт өгнө шүү дээ. Өөрөөр хувьд бол гэхдээ мэдээж цаашаа тэ. Тий. За ордж ирсээр ядарчлаа. Юу хоолоо шахаж яриад байгаа. Яг болж ин өөрөө зарсан чи аягүй таа. Миний мэдхээр бас бүр яг их сургууль төгсөөд бас нэг тэр талаар чи нэг юм хийж эхэлжсэн багтай ер нь бол UB Club хийжсэн та нөө t-shirt customize хийгээл фотолтон дээр ингээд нэг хүмүүсийн захиалгаар бичиг. Гэхдээ ерөнхийдөө бол нөгөө culture нь бол яг American t-shirt те funny t-shirt-үүд үүдэг штэ текстүүд зурагтай яг team culture-тэй явжсэн юм уу? Түүнээс ингээд нэг хээ хуар хийдвс яг бас нэг фэшн руу тэрнээс улбал жоохон фэшн интерест бол нэлээд нэмэгдсэн. Би чинь цэнгэлээр нэг баахан бука гэсэн бодлох тийм багтай. Баах юм хэлдэг. Манай crew хийдгсэн шүү дээ. Тийм яг хоо тэр үед чинь их сургууль дийз бид тэгээ пүүжээ хосоо намаа цэзи бид хийж эхлээл одоо нэг олон тэр хүчин хөл мөгийн дэлхийн авраг болоод л тий. Подолкон дээр тийм 10 оны юм уу? биш 8 2008 он ч одоо дэлхийн авраг боллоо. 8 он ч дэлхийн авраг шүү дээ. Үгүй юу. 6 онд болсон шүү дээ. 2006 он. Тэгэхээр яг тэр үед UB Club дээр байсан учраас л яг подолкон дээр өөртөө зурж мураал хийгээл эхэлчихсэн байхгүй тий. Тэр нөгөө UB Club-ий чи өөртөө бас нэг бүтэн сар гараа зурсан шүү дээ тий. Тийм. Бүх доторх зураг байна. Тийм, дотор гадна дотногоо. Тийм, тулгаахтай л яг бид нарт ингэ санал тавиал. Тийм битүү. Тэгээ тэр үед чинь яг тэр UB Club ч бас гоё байсан те. Доторх тасар масар дуусаад хүмүүс нь гоё ороод яг нэг Америк маяг чөлөөтэй тийм. Тэг чөлөөтэй те. Сокер мок тоглолдог байлгүй дээ дотор хүмүүс ороод сокер мок тоглолдог байсан шүү. Тэр бука ахнаас дэж шоуджуулаа. UB Club-ыг Гэтэ хүүхдийн газар ордгоо гэж. UB Club дорохоор угаасаа яг л нэг тавилга болсон хэдэн хүмүүс л байдаг өстэй. Тий. Тэгэл дүүнэр тэгэл бүх л гараад байсан дөө. UB Club-д орж үзчихсэн хүмүүс мэдчихлээ. Тэгэл Ice-T. Гэтэ nice culture яг энэ залуучуудын яг амар
culture газар байсан. Энэс хойш бас Silas нэрийн хойш бол нэлээд юм өөр болсон. Тэр үед бас ер нь бол тэнд ажиллаж ирсэн бас баярлж явд шүү тулгаахаа. Тэндээс хүмүүст бас баярлж явд шүү. тийш одоо та хэд одоо ингээл юм ярьж байгаа л яг өмнө хийжсэн хүмүүсээ дуртатаад бүгд минь тэрэг минь юу минь түргэл авчихгүй те нэг нэгээр тулгаахаа баярлаа гэж. Нэг офсаймыг сууж байгаа. Тэгэл тэр үед яг таарч шин хүмүүстэй таарч уулзж исэн. Тэгэл амар лайфстайл газар исэн. Чи чинь DJ үдшиш болдог байсан. Гадаадаас зүгээр traveling хийж байгаа энэ машинтайгаа явж байгаа хүмүүс хүртэл ирж DJ-нэр ирж дуу тавина. Тэрнийг ер нь гадаадд бас амар холбогдсон шүү дээ. Гадаадд амар тийм соёлын солилцоо бол бас явж исэн байхгүй. Энүүгээрээ бас амар тэр үед байсан бас баярлж байна. Тэр доор нь юб клавч тэр ч цогц газар байсан байхгүй. Тий, том газар байсан шүү дээ. Хоёр давхар. Тэр яг бас нэг тайтын чиний компьютер дээр бас юу нэг зураг мураг байж магадгүй. Ухах юм бол тий зэ. Тийм бүхэлдээ архив бол их л байгаа. Тийм яг хөө мэдхгүй одоо бол залуу үе бол мэдхгүй шүү дээ. Тэр байсан гэл яасан байгаа. Тийм хөгжимтэй бол амар холбоотой газар ирсэн. Тэнд бол амар music inspiration би авч ирсэн. Тийм. Хүчин тавьдаг. IST уугаад байдаг гэсэн. Би нэг орж хүчин сонс IST ууж хөлбөмбөг тогсоо санагддаг. Тэгээд сүүлдээ энэ ширээний футбол чинь манахаас ч бүр хідэн баг яваад дэлхийн авраг руу явсан шүү дээ Бээжин рүү. Тийм үү шүү дээ. Шигшээ баг танах баг бэлдэн нагаадсан юм шүү дээ тэндээ. Тийм. Тэгэл бэлдэж байгаа бүр тэнд тоглодог хүмүүс амар болчихсон шүү. Тэнтхий нөгөө тавилганууд тахгүй юу? Тийм. Тавилганууд хийх юмгүй ундаг болоод атсан байна шүү дээ. Бүр амар тоглоом тэр ч шүү дээ. Тийм байсан баха амар тоглоодсан юм байна. Дийлэхгүй шүү дээ. Зүгээр энгийн хүмүүс бол тэгэл UB Club-ын тамирчид чинь Детройт руу очино. Тэгэл ер нь энэ тэнд очиод футболтой газар аялан тоглолт хийгээл явдаг гэсэн шүү дээ. Ер нь бас тийм гой интерес гой зүг юм дурлсан бас хүмүүс. Биш манай та хэд яаж одоо ямар нэгэн тоглоом тоглож гин үү янз бүрийн юу тоглож байна ер нь. Ер нь яг хөө тэгэд хаяада нэг утсан дээр утасны тоглоомууд аягүй их болсон тэгэд PUBG юу? Гүү PUBG яг нэг хэсэг тоглож үзсэн тийм. Тэгээд сүүлд юу тоглоод багш тэр Mobile Legends жоохон тоглож цаяа нэг Mobile Legends тий. Mobile Legends тий. Тэр яг тоглоом байлаа. Ер нь яг PUBG дээр жоохон хурдан хүчээд исэн юм аа. Тэгээд жоохон сонирхолтой байсан. Тэр нь утасны дата. Утасны дата. Утасны дата. Чи яг хүүхэд настай хайлтаа. Том бандтайгаа тоглолдог байхгүй би. Тэгвэл тэр тоглоомгоо. Тэг хүүтэй. Хүүгээс болж тоглож юм л те. Дота л юм шүү дээ утасны дээр хүчтэй тоглоом юм уу те. Ер нь бол одоо тэгэл заал авч ин дөө 7 хоногтой нэгээс 2 удаа авч ин одоо. Хаасайгуул авч ин. Одоо энэ River Garden дээр гэж ороод нэг модун гээд заал байна. Тэр наан их Монгол дээр бас заал байна. Тэр хавруу бол яг тэр аваар л тоглолт юм доо гэр яхажууд нь болохоор. Та яаж одоодоо тоглож байна. Нэг хэдэн баг гарч байна. Заалаад. Дээтэл нэг 4 баг хаяа их хүнд утчвал 5 баг тэгэл андаа хоёр талтай. Амар суух юм байна. Тэгээ 5 баг хоёр талтай гэвэл. Тийм ээ. Тэгтээ тэр чинь бүр амар хүнсэн шивш бас янз янзын хүмүүс ирж байгаа. Зарим нь сайхан хөлс байгаа гэх зарим нь алнаа алгаачуудыг хийсэн. Янз янзын хүмүүс л байгаа шүү дээ. Гэхдээ би бүр сая удаан оролддог ч түрүүлж оролдуулсан юм. Ер нь 7 хоногтой нэг тэгж хөдлөө заал аваад тахт ер нь зүгээр шүү дээ. Тий. Ямар асуудал гоё тий. Нэг 7 хоногийн заалаа дараагийн 7 хоногийн заалны маргаашнаас нь дахиад шинээр би хүндөрөөр оролдлоо шүү дээ. Харин хөдөлгөөнд дутагдаад байна миний хувьд бол. Гэтэ DJ хийж явахдаа ингээ хөдөлдөг л дөө. Бараг бүжиглээ наачаа. Жохоо ингээд Emotional өдөр бол гоё хөдлөө наачна хөлсөө гартал. Юу? DJ чинь гэхдээ бас яг ажлын байран дээр ууж болдог бас цөөхөн мэрэгчлүүдийн нэг баг шүү тий. Уунга бүжиглж болдог тий. Бүжиглэнгээ уудаг ч юм уу тий. Гэхдээ бас тэр талаараа тэр ч тийм нөгөө муухай харагдахгүй хинч инглээ тэглээ гэхгүй. Яг чөлөөт уран бүтээлч гэдэг шиг гоё л баг л та тий. Яг мэдрэмжээр өөрийнхөө мэдрэмжийг хуваалцал тий. Хийж байгаа.
одоо юутай адилхантай энэ подкаст гэсэн үг шүү дээ. Яг нэвтрүүлэг хийдэг хүн арай өөр те. Уул нь бас яг энэ удаа бол маань ерөөс хөгжим ерөөс авчирсангүй. Гэхдээ бүх юмуд авчирсан. Яг гоё болж байна. Байхгүй бол өстой яг нэг подкаст ивгүүл болох байлаа шүү дээ. Би өөр яахаа учраа болохгүй. Гайхал ижил одоо юу ярих юм болоо гэл. Анх удаа орж ирлээ тэгэл өөрөөсөө ичээл би одоо юм яриад хүн тоомч юм юм бодж л байлаа. Найз л бодж л байлаа. Өөлж үлсэн. Бодлоо гэдэг. Би зөв юу тоглолтыг өөр тоглоом тоглолт юм уу нэг. Нөгөө чигчих шиг юу ч тоглодгүй шүү дээ. Одоо ер нь бол жоохон бахтал нэг бильярд PC тоглож ирсэн. Тэгэл ер нь болцсон шүү дээ. Болцсон үү? Том болоод болцсон юм да. Гэхдээ мэдхгүй одоо тэгээ тоглоё гэхэлэр нэг тийм сонирхол байхгүй. Гэхдээ хийх юм их байгаа бол тэгдэггүй. Тэгэхээр бас утгагүй. Хийх юм их байгаа бол тоглодгоо. Сонирхолгүй болсон юм байна. Сонирхолгүй болсон юм. Түр хаяа найзтайгаа зугаалцах ч гоё л байдаг л да. Одоо ширээний үлэн контр гэсэн тий. Тийм контрол тоглодог. Алцдаг шүү дээ. Одоо тэгэл энэ нөгөө утасны чинь ямар амар тоглоом өгдөг тест. Тэгээ тийм юм цаг үргэлжлэл сонир санагддаг болсон. Таашаал ах болцсон юм байна л те. Сонирхолгүй. Тэгээд ер нь юунаас таашаал авч байна? Тэгэл хөгжим тэг ингээд research амар ихтэй DJ ихлээл зүгээр ингээл нэг тэ нэг хідэн дуу араас нь тавиад ингээд яриад идэл тоо. Тэгтээ би нэг хүмүүсийн бодлыг өөрчлөх талаас нь их ярих нь цаашаа. Тэгтээ би яг юу хийдэг вэ гэж бодод бол хөгжмийг бол амар их explore хийн, амар их цаг зарцуулна. Тэр чинь бас хэцүү шүү дээ. Одоо яг ингээд нэг дийцгээд DJ яг өөрийн онцлог болно те. Next level болохын тулд би илүү хөгжмөдийг хийж ухаж те. Амар explore хийх болж байгаа хөөхгүй. Тэгэл ин чи амар цаг аавна. Хальтайл сонсон дуугаа зүгээр ингээд нэг DJ ихтэй тавих гэхэлэр чинь бас нэг бодсноор болдог юм. Ер нь ингээд нэг чанаргүй халтуурдах юм. Мэдээж юмыг халтуурдахад сонин штэ. Тийм болохоор энэ дээр бол их цаг ордон шүү те. Ховри. Одоо бол бид нэг хэсэг дуу ер нь бол ихэнхдээ дуу худалдаж аавн чанартай гарна. Тэ? Дуугал beatport хэдэн music source-удаас татаж аавн ер нь ихэнхдээ пират хийхээс ер нь DJ болыг ер нь одоо эхний ээлжинд юу байх хэрэгтэй? Юу сурах хэрэгтэй вэ? Ямар тоног төхөөрөмж байж өгөөсөө танаа фракц бүгд DJ болоо. Чаваас ч Гэхдээ энэ яг ингээд soulful байх хэвээр. Хамгийн гол нь ингээд нэг сүнсгүй зүгээр ингээд нэг хідэн сонсон дуунуудаа тавиад байх. Илүү soulful энэ хөгжмийг яг дотор сэтгэл дотроосоо те сүнслэг ойлгож иж мэдээж яг ихний гараа бол хамгийн суур бол мэдээж олон урсгалын хөгжим explore хийцэн те сайн сонсогч байгаад DJ бол энэ илүү төхөн байгаад байгаа байхгүй. Энэ бол зүгээр бид нар хэрэгслээрэл DJ mixer хөгжим мөрөл дууга тавьж байгаа болохоос гол зүйл суур нь бол яг энэ хөгжим explore хийсэн байдал хамгийн чухал ер нь хэр цаашаа явах вэ те DJ. Тэг яг манчи бас нөгөө контроллер сайн байх хэрэгтэй ч гэдэм үү эсвэл сайн чивчтэй байх хэрэгтэй. Техник талаас нь юу бэлдэх хэрэгтэй байдаг вэ? Одоо жишээлбэл энийг гэртээ ингээд нухаж үтсээр хагаад болох боломжтой эсвэл заавал тийм академик тийм мэдлэг авч иж тийм болох хэрэгтэй одоо энэ техник дээрээ. Чи ер нь яаж би бол зүр шууд контроллер дээр эхлэл хүмүүс дуунуудаа MP3-аар ингээл цуглуулсан байгаа. Файлаар нь цуглуулсан сонсож байгаа л тэгэл лаптоп руу байж байгаа л трактор програм дээр контроллероор л их л сурсан. Энэ контроллер гэдэг чинь жижиг хэлбэрийн яг про төвшний про DJ хөгжмнөөс арай доотлын сонирхогч маягийн хөгжим багхгүй. Гэхдээ ийш тийшээ ингээд зөөврийн аваа явахад амар хялбар хөнгөн. Яг мэржлийн хөгжим чинь том учраас зөөврлэхэд бас амар хэцүү багхгүй. Тэгэл яг тэр хөгжимдөр дуунуудаа ингээд араараас нь тавьж сурна, микс хийж сурна. Ингээл яг сурах юмнууд бол яг практик дээр л илүү юмнууд сурна л та. Тэгж явсны дараагаар
олон хүмүүсийн урд тоглолт сурах тэр нэг сэтгэл зүй байна. Хүмүүсийг одоо диск жок гэдэг чи одоо баясгахын хажуугаар залж явна штэ. Бас хөгжмийн одоо яг би өөр юу сонсохыг хүсэж байна. Энэ бол уныгоо ерөнхийдөө ингэж нэг сайн таниулж мэдүүлэх л тий enjoyable байх хэвээр. Тий анхны анхаарах юмнууд бол ингээл яг сонирхчийн төвчнөөс эхлээл сүүлдээ мэрэгжлийн төвчөнд очивол мэдээж хэрэгжилж байгаа бүх техникэл юмнууд өөрчлөгдөн л. За энэ DJ нөгөө нэг улаан болоор элбэг дээрж орж байгаа юм шиг л байна. Шигэрдэж яриагаа цэгээ өшөөгөл яг хэлэх гээд байгаа байхгүй яг тэгсээр нь яг хэлэхгүй байна. Би угаас тэгж яриад идэм их юм ярихаараа ингээд За тэр яг үнэ зэт. Одоо тэгвэл арай өөр үзье. За одоо яг ингээд чамд нэг юм дүү байгаа заа. Одоо энэ эдрийн подкаст гэсэн шүү заа. Чамд нэг дүү байгаа 17 та заа. Тэгээд нэг дүү чи яг орж ирээд за одоо яг тасраад шүү ах бай. Тэгээд чи юу үзүүлэх юм тэр 17 та. Тэр 17 та тэр 17 та болох ч байгаа. Мэдээч яг уу DJ болох ч байгаа дүү. Тэр хүнийг бас сарна штэ. Дуртай. Тэр хүн хов үнийг харж үзээд болохоор бойл гэж хэллээ. үнэхээр болохгүй хүмүүс байдаг штэ. Өөрөө айгуу дуртай болмоор байгаа. За тэгвэл тэр гол зүйл бол энэ тэмүүлэл штэ. Тэмүүлэлтэй байхад бол тэгвэл энэ бол тэгэл ирээдүйтэй л гэсэн үг штэ. Тэгээ мэдрэмжтэй хамгийн гол зүйл нь энэ хөгжмийн мэдрэмж өндөр байх хэрэгтэй байгаа тоххой. Хаашаа аль төрлийн урсгал руу хөгжих үү тэр байдлыг харж агаад commercial DJ ч болж болно шүү дээ. За commercial DJ бол яа гэдэг тэглээ танаа дүүч 17 төвч. За тэгвэл дийцхаа би commercial DJ бол одоо хоёлаа гараад би яаж болох вэ? Ямар техник авах вэ гэдэг. Чи тэгвэл яаж дүүгээ хаашаа дагуулж чарж юу авч өгөх вэ? Би commercial DJ-тэй харьцахгүй. Ах нь арай өөр хүн гэж. Ах нь өстө хийх юм их байна. Завгүй ахад ачаа бас суугаад. Өөрөө яваад олох шээ. Ахын дүү завгүй байна л гэж хэлнэ гэх. Завгүй байна уу ахын одоо энэ хөшрөөд. Түүтэйгээ юу надаас уулзахгүй гэж байна. Тийм үнтэй баг уулзахгүй бах ба одоо. Тэгэл ихний контроллер гэртээ бэлдэлгэн штэ. Энд ч бас хугацаа хэрэгтэй ш. Тийм амар хийчихэр зүйл биш учраас тэгж гэл сурна гэж юм байхгүй. Тэгэл чи яг practice амар хэрэгтэй experience. Ямар хугацаа хэрэгтэй вэ гэж дүнс асууж штэ. За сарын дараа уулзъя. Юмын авч ирэл сарын дараа уулзъя. Тэг сарын дараа уулзч дүгж юм онгооч гэдэг наас нөгөө итгэж заагаа. Хөө чи яага хийгээгүй юм бэ чи? Тийм байхаа сарын. Яаж авах юм бэ? За би чамаа 3 сар харьяа. За тэгвэл чи үнэхээр хүсэж байгаа хүн бол 3 сарын дараа уулзъя. Чи 3 Чи $1000 3 сарын дараа уулзъя. Үр бүрд ороонаас нь. Хатдаг бодохтой ирээрээ минийхөө. Хатагтай за. Тэгээд ямар ч хугацаа өгнө штэ. Тэгж өөрөө хөгжих боломжийг олохгүй бол энэ зүгээр нэг модон робот DJ болчихлоо яг. Тийм DJ гэдэг чинь тэгээд болохгүй ч байж болно шүү дээ. Сурчаад дараа нь болохгүй бол тэгэл. Гэтэ нэг амар тэмүүлэлтэй хөвгдсөн те. Амар тэмүүлэлтэй. Дуртай. Үл болно. Тэгэд тэмүүлэлтэй байж нэг сар юма задал. Яага юма хийхгүй байгаа юм бэ? Чи биш үстэй тэр нэ. Ах гिचгүй нэг сарын дараа уулзъя гэж хэлж байгаа. Нэг сарын дараа уулзъя болох. Яг нэг сарын дотор хийх үүрэг даалгаврыг өгнө шүү дээ. За энэ артистыг судал. Ер нь зөв артистаа дагаж явуул. За ямар артист судлах юм. За жишээлбэл ингээд за commercial гэвэл би яг төсөөтэй commercial. За commercial DJ болж байгаа бол хип хоп тавьдаг юм төсөөтэй celebrity DJ ч юм уу те. Ямар ч сан яг нэг юм мэддэг DJ хэлж явуулна. Одоо би яг нэрийн дурс би үгүйс энэ артистуудын нэр чийжилдэг юм аа. Мартаад байхгүй яг компьютер дээр очивол болно л тоо. Тэгээд үндсэн даалгаврууд нь энэ урсгалыг сонс чамд илүү энэ төхөм бэ миксийн скил ч нэг юм байвал гоё арай нэг өрмөц юм л зааж өгнө шүү дээ арай өөр Монголд байхгүй скилтэй нэг арай өөр сайн шавил гаргахыг бодсон шүү дээ миний хувьд бол тий аха одоо ер нь Монголд гэхдээ ер нь ингээд өөр дижнер биенийхээ одоо скилийг мэдэх боломж байдаг юм уу одоо ингээд чи нэг газар яваад орсон нэг диж тоглож ийл та тий тэгсэн чинь ингээд тэр хүн одоо тийм скилийг мэддэг юм уу одоо бид нар бол мэдэхгүй шүү дээ яг тийм байдаг уу скилтэй зүгээр яг хоо
Тэ одоо микс хэр хийж ийн гэдэг юмнууд харахлах. Мэдэх Тэ хүмүүс над бол бол мэддэг шүү дээ. Тий. Одоо бүкэ бол шууд мэднэстэй. Ингээд бас ийм DJ сургалт явуулсан шүү дээ. Тэр нэрээ бас академик төвшөнд нүүрэх гэж одоо ахаа сургалтууд ер нь явж үргэлжлээд явж хэлэх гэж байгаа. Бүхэж Гэж байгаа. Жин заагаад өшөө яг бэлгүүдээ орж ин. Өмнөхдөр бол бэлгүүдээ BTR, Жин 3 багштай явсан. Тэгээд төгсөгч нар бас амжилттай төгссөн. Зарим нь бол DJ болсон явж лэн. Энэ бол яг хугацааны асуудал гэж яриад байгаа юм тэр ихгүй. 1-2 жил явсны дараагаар энэ бол хурдан хөгжиж болно шүү дээ. Тэр тухайн хүнээсээ л шалтгаална. Сайн Одоо хөдөлгөөн. тэгвэл тэр курст явж ирсэн одоо хамгийн хурдан хөгжсөн хүмүүсийг хэр хугацаанд одоо гайгүй болж ирсэн байна хамгийн. Тийм. Шууд жишээ нь зүгээр клубын резидент DJ болоод байнга ингээд клубд байгаадах юм бол энэ бүр асар хурдтай хөгжинэ. Зүгээр нэг өөр юмны хажуугаар хийн гээл те. Хоббигоор тэгвэл тэгэл мэдээж удаашралтай штэ. Шинэ өдөр тутам харьцаад байхгүй болохоор. Гэхдээ хүмүүс бол өдөр болгон л хөгжимтэй ойр байдаг штэ. Тийм шүү дээ уулан тий. Амьдралын юм аяг чи нэг амар хэцүү болцсон зүйл бол байхгүй. Тэгээ мэдээж энэ хүн дээр бодох шаардлагагүйгээр сөүлөд байгаа мэдрэмжээд байгаа явахт бол дуртай юм аа. тийм мэдээж шал өөр урсгал. Одоо нэг найз тий заавчлаа. Одоо Монгол өөр урсгалын дижил хэрэгтэй байгаа тоххой. Одоо л техно, хаус, мелодик юм дижинер байна. Одоо drum bass дижинерс байгаа. Яг өөр урсгалыг бас илүү хөгжүүлвэл тийм хипхоп байгаа. Хөгжүүлвэл надад бол интересting санагдчихэв. Тэгээд гоё продюсерүүд гарч ирвэл те. Монголоос дуунуудаар релиз хийгээд тэмцэн дээр жишээлбэл чи чинь диско жоохон диско техномаг явдаг те. Тий одоо бонобоч юм уу амар тийм сонин урсгалууд бас гарч ирж байгаа байхгүй юм future хөгжмөнүүд те. Энэ тал дээр л дижинер илүү бонобо гэсэн үү? Бонобо тэргээд одоо нэг Fortet ч юм уу нэг юм электроник маягийн мөртлөө юм их сонин одоо юу хэ IDM одоо чи микро юм уу юу гэсэн үг юм. Одоо ер нь нэг хүн олон хөгжмийн зэмсийг эзэмшээ чадсан хүн бол зүгээр лүплээл ямар л бол ямар аяа гаргаал явж штэ. Тэнгүүтээ өөрөө тэрийг миксэл бүр өгслүүлээд дийж remix хийж болж байна. Дээрээ те. Тийм миний хувьд бол одоо чинь ер нь хамтлаг бол байхгүй боллоо шүү дээ. Нэг хүн л хамтлагийг орлоод шүү дээ. DJ гэдэг юм шал өөр болчиход байна л да энэ дэлхийд бүр. Ийм байна те. Нэг л одоо өөр одоо зузаан болон. Яг хоо одоо ингээл нэг юм тулаал, нэг урсгал тулаал, тэгэл шинэ юм гарч ирэл арай өөрчлөл нэг урсгал тулаал ингээл яваад байна л да. Хаяа унах үедээ нэг хэсэг бол унтсан байсан шүү дээ. 12 оны үед бол DJ бол жоохон унтсан байж байгаад гарууд ер нь тэгэл том дэлхийн дижинерл нэг дэлхийг өдөрж явж шүү дээ. Ямар урсгалаар яаж явуулах вэ? Тийм бах те. Одоо л ингээл хаус хөгжим бол техно жоохон унсан ч гэсэн хаус хөгжим бол бас нэлээд дээшээ гарч ирж байна. Ер нь үед л яг хаус байсан. Үеийн үед л хаус байсан уу те? Одоо хараад хахад. Тийм. Тэгээ Монголд бол трансаас эхлэл цааш явж прогрессив хаус гэж явж байгаа л хаус болол техно болол сая нэг хэсэг бол Монгол бол технонд л өмблөө дөө. Одоо минимал бас жоох яваад штэ. Тэгээ одоо тэгээ сая сүлд бол micro house, minimal Romanian артист бол дээр гол төлөөлөгч нь Рикардо Villalobos тэр Romanian DJ-нэр байна. Micro house бол нэлээ явж байгаа deep. Гэтэ яг house хөгжмөд бол бас хамрагдах sub genre штэ. Тэгэхээр хүмүүс ер нь ингээл нэг жоохон нэг өөрийнхөө сонсдог юм дээр ч юм уу тулж ирээл дахиад тэгэл өөр юм ордог байна шүү дээ. Би бол бас нэг хэсэг тийм micro house болцсон л явжлаа. Яг нөө сетэндээ оруулсан л те. Нэг 2-3 дуу тавих ч юм уу нэг сетэндээ. Тэгэл явж байна да гэж. Тэгээ би бас ингэж сонсчихсан шүү дээ. Чи DJ болъё гэж доор хаяж 500 юм уу 1000 өөр юм гэсэн дуртай юм дуугаа бараг цуглуул гэсэн шүү дээ. Тэгж байгаа дараа нь тэдрийгээд нэгсэл юм шүү те. Тэр нэг архивтай болох хэвээр. Одоо жишээ нь Пензар тоглодог DJ бол ингээл цүнх дүрэн
пянцтал явж байгаа юм шүү. Тэрнийхээ тэтгэн тим дуу гэж бүр гоё аналог ингээ болоо явж байна. Тэгвэл орчин үед бол улам аналог руу тулж ирж штэ. Пянз бол илүү дууралтан төгс дуурна. Давуу талууд амар их байна уу? Яг уу. Уулын пянцэн дээр аналог чи одоо ингээл яг одоо чи болохоор ингээд Америкаас биднэртэй ингээ холбогдоод чиний яриач чинь дижитал тоо олчих жоохгүй. Тэгээ буцаагаад биднэрт одоо дижитал хоёроо ингээд үд цаард сууж байгаад ингээ ярилцсан бол эн чи яг аналог амьд байгаа даахгүй. Пянц чинь яг тийм юм хийж чадж байна. Одоо касет буцаад сэргэж байна. Тэ. Касет ч бас өөр аналог гэж явдаг. Хайно Guardians of Galaxy манс одоо сүүлийн хэдэн кинонууд дээр бас тэгээ Walkman касет мессеж сонсоод залуучууд баг тийш үү тийм. Юу юм болов? Баг жоохон буцаа хийх болоод байгаа шүү. Одоо юу Пензар чин тоглолтог одоо DJ хин блэ DJ? Ер нь бол олон байгаа юу? Бүрцэн үү? Пензар. Пензар тоглолтог DJ ч одоо тэтмэн л байна уу тийм миний. Микрофон руу хараад байна. Асууж хоёулаа тийш микрофон авахгүй шатсан. Нэг микрофонтой явчихж байгаа байхгүй олдоо тэгээд одоо өөр арга байхгүй тий. За яг би ганцлаа үг юм За. Хоёр микрофоноор яг. Одоо хоёлангаар нь ярь шүү. Юу ярих юм гэж. Хараа пенза толдог бол зөндөө DJ бас зөндөөч байхтэй. Ер нь чинь бол байгаа. Хипхопч байгаа, электроч байгаа. Тий. Зөндөө л хүмүүс байгаа шүү дээ. Сая би заяа байдаг шүү дээ. Арга хэмжээнд дээр Тийш тий за. Ботхуди хоёрыг авчирч бас тоглууллаа. Ритмик гэж. Тий. Диз гинэ литмэ ботху хоёрыг. Тэгээ мэдээж чинь нөгөө хурд Тараа нэр арга хэмжээ хэрэг болсон бэ нэрээ. Тэр тухай. Арга хэмжээ 3 хоног бүхс ирэхгүй л сайхан л боллоо. Хүн их үзсэн үү? Айгүй хүн очсон үү те? Тий. Хүмүүс ихэрлээ. Айгүй шеэрлсэн байсан шүү дээ. Гадуур Банаа сайн л явагдлаа. тэгээ амар Одоо ингээд жил болгон зохион байгуулж байгаа. Тий, одоо дараагийн хул ер нь бол гадаа яг фэр том асрамсацад шин залуу хамтлагууд өөрсдөө дуу муу төлөвлөлөөр дуулаад тэнд нь яг хөгжмийн зэмсэг, морио үйлдвэр, гитар, метар бүх юм хөгжмийн зэмсэг хөгжмөнтэй холбоотой бүх юмыг л нэг дор тэнд очсноор нэг дороос бүх юмыг олж авах хөгжмөнтэй холбоотой бүх юмыг л олж авах боломжтой юм ихийг зориод байгаа. Аха. Тэр бас юу юм бэ? Хамтлаг дууч нь өөрсдөө оролцоод ах шиг үснэг үү? Тэ бас юм авчраад. Тэгээ хамтлаг дууч ч өөрсдөө бас шиг үсэн тийм. сонсогч нар бас өөрсдөө хөгжмийн хоббитай одоо үүдээ пенс цуглуулагч нар пенс цуглуулах хоббитай өөрсдөө ирэх хайгуулъя гэж янз янзын хамтлаг дуучдын юм хайгаал явж идэг штеп. Яг өөрсдөө нь холбоотой энэ арга хэмжээ олж явах тэднес чинь заавал ирнэ л дээ. За тийм байсан баг. Нэлээд их хүмүүс ирсэн бүр ингээд аюу олон хүний өдрөөс тэр шэрлсийг нь харсан амар итгэвтэй хүмүүс явсан байл шүү. Тийм. Гоё юм болсон юм шүү л. Монголд гоё юм болохоор үзмээр санагдаад тэгэл хараад өнгөрч байгаа. Сая тэр бас та тэр нэг юунд болдог те дунд хойд болдог тэр шоу амар болсон шүү дээ. Йоо тэр нэг хүн шиг хэлж тэр юм уу байсан шүү дээ. Урагшаага ихсэн нөгөө Майкл Жаксон тий тэд нар мэдэрч тэр бол байгаль дээр бол амар харагдаж байгаа хамгийн гол нь тэр ямар харагдтыг тий. Тэр чинь сүүлд яасан бэ нэг тэрж тэгсэн байсан үгүй юу? тийм тэрийг сүүлд өөр газар тавьчихсан биз дээ. Ер нь зөөр тэр баг гадагшаа мантагшаа явна гэж явсан баг шүү. Аваа явцсан баг. За хэдүүлээ юу яах вэ? Хүүхэ бензиг нэг сонсцоо. За тэгэл За хүүхэн бензин улаан бензин аа. За улаан дээр хөвлөжээ. Nice. Гоё харагдаж шүү те. Лимосын CD ч бас улаан байсан уу те сүүл гаргасан. Тий. Red album. Энэ бол гэрэг хуугын.
Пянзыг үлтгэл яг чанга хөгжмөд чангаж байх. Гэтэ ер нь мэдгэдэндээ саунд quality. Бинзар бол 197 мянгаар зарагдаж байгаа. Галерей дээр нөгөө говийн галерей тэнд хүнүү фэшн гээд хүү амтлагийн мерчендайз дэлгүүр нэгдсэн байгаа. Тэгээ хүүгийн яг Amazon-оор мерчендайз нь гарцсан арсил төмөр эдэл янзын одоо яг хүүгийнхний клипэн дээр гэлдэг юмнууд нь зарагдаад эхэлсэн. Amazon дээр байгаа юм уу те? Тийм Amazon дээр. За манайха ороод үзээр Amazon дээр байгаа гэж шүү. Тэгээд ямар ч гадаад боломж байгаа л юм байна. Худалдаж авах. За бид хэдийн одоо миний хувьд бол анхных байлаа. Цэнгэлийн хувьд бас анхных байлаа. Миний хувьд ч анхных байлаа. Миний хувьд хоёр дахь байлаа. Чиний хувьд тийм л болсон. Тэд алдаа оноо зөндөл юм байсан баг. Гэтэ бас заавал яг тулцсан юм алдаагүй юм хийх гэснэх яагаад яг зүгээр чөлөөтэй л явж лээ гэж бодсон. Яа. Тэгвэл болчихлоо шүү дээ. Яа. За арай дизер цэнгэлэр. Тий, төвшөөгийн санал болгосноор тэгээд ямар ч бука битээр ямар ч хийгээд эхлүүллээ тий. Тэгээ хамгийн түрүүнд ямар ч дизега ирж оролцсон бас их баярлж байна. Ер нь бол баг хүчээр шахуу оруулсан бука дээр одоо тий. Тэгээ ер нь баг ярих. Ер нь жоохон дижнер чинь жоохон ер нь үг цөөтэй хүмүүс байдаг байх шүү тий. Гүгүү юм байна те. Миний онцлог болох. Ахаа. Тий. Би бол үстэй. Би бол яа. Гэж бодоод байгаа хгүй ер нь л нэг бүр ингэ өөрийнхөө илэрхийлэхдээ нэг чухал биш яг хөгжмөөр илэрхийлдэг ч юм уу нэг тиймэрхүү хүмүүс байд юм шиг харагдаад байдаг ш санагдаад байдаг. Тийм шүү те. За одоо чи микрофон олцсон боломжоо ашиглаад За түүнээс ямар мөрөө нэхүүл ихээр за тийгээс За яг тэгэл хүсэж байгаа зорж байгаа юм ал хэлээ. Тэгж байгаа хөдөлмөрч гоё продуктив бүтээлчлээ мэрэн креатив. Гой зүйлүүдийг хийж бүтээмээр ямар ч сан нэг тийм зорилготой хөтлөлтөл даачлаа. Чинда. За тэгээд дийстэй дахиад дараагийнх нь одоо яг уран бүтээл хөгжим тэгээд бид нар хүсэж байгаа юмнууд нь бүх юм нь одоо амжилттай байгаасай гэж тийм хүсэж байна. Тэгээ энэ бас хэцүү DJ гэдэг чи одоо цаг наран ч гэсэн ондоо шал өөр мэрэгжил тэгээд энийгээр бас тооштой яваад байгаа найздаа ер нь бол баярлалдаг бахархдаг шүү. Тэгж хэлье. Зөв өстой гоё юм тий. Найздаа бас энэ гоё биднийг баясгаараа. Баярлалаа. Тэгээд баярлалаа. За мандны орчсон ингээд хамтжилах манай одоо хоёр ингээд шинэ манай хоёр хост маань айгу сайн байлаа. Өнөөдөр ямар ч байсан айгу сайн. Ерөөсөө хизээ за нийл хост очил хөтлөө шүү дээ. Энэ яг ийм л ингээд бид цаашдаа ерөөхдөө дандаа явна. Тэгээ бид нар бол ерөөхдөө бүр 100 муу дугаар хийнэ гэж юу ярьж байгаа. Тэгээд эртнээс тэгээ сонсох дургүй хүмүүс нь сонсоход болоод те. Сонсох дуртай хүмүүс нь сонсдог болоод ч юм уу. Тэгэл одоо явна. Одоо бид нар бол хэнийг ч гооч чихэн дэр навч наахгүй хэнийг нэг чихэнд те. Тэгээд аяндаа ингээд сонсох хүмүүс бас ямар нэгэн байдлаар хэрэгтэй хэрэггүй юм ярьж байгаа бол одоо уучлаарай гэж хэлээ те. Алдаа оноо байгаа бол уучлаарай. Тэгэл одоо бид нар бол одоо ямар нэгэн байдлаар хинэгнээс мөнгө аваад захиалгатын нэвтрүүлэг хийсэнгүү зүгээр сонирхлоороо ингээд хэдэн найз нар суугаад зүгээр подкаст гэдэг та бүхэн цаа ойлгоорой. Эн чинь зүгээр нэг юм хувийн ингээд баг яриа шахуу шүү те. Одоо битгий амар хүн дээр тусгаад одоо энд болгоныг ингэж хүлээж аваарай гэж хэлмээр байна. Тэгтээ хүмүүсөө мэдж байгаа задвал чинь те манус юу хийж байгаа гэдгийг те. Тийм болохоор их баярлаа. Одоо дийцтэй маш их баярлаа. Ингээд бүр өөрөө хэвтүү санаачлаг гаргаад ингээд оролцоод бид гуравтаа яриад ингээд шин гэж голохгүй те бид гурыг бол бас голж олно шүү дээ. Манай тавар гайг болохоор чи орё ч юм уу те бас тэгээгүй бас ингээд орцсон байгаад бол маш их баяртай байна те. Тэгэхээр одоо найздаа цааш-цаашдынх нь ажилд амжилт хүсье. Тэгээ манд суудахгүй очиод бас очино. Тэгээ бүгдээрээ очиод уулзаад бас хамтдаа нийлээ зөндөө их гоё юм хийх байх гэж бодож байна. Тэгээ юм нэгээр дуусгах шүү дээ. Энд чинь бидний ингээд төвд ирээдүйд одоо энэ подкаст маань өөрөө ерөөдөө явсаар байгаад нэг том юм зүгээр юм цул зүйл болж хөрөх байхгүй. Тэгээ яг манай энэ өгсөн одоо нэр хүртэл тийм очроо утгатай тийм нэр байгаа байхгүй. Тэгээ ерөөдөө жоохон монголчууд гэдэг санааг илэрхийлж байгаа. Тэгээ ерөөдөө тэр тийм санаанаасаа ингээд үүдэндээ бид нар айгу олоолаа болох хэрэгтэй гэдгийг ер нь хэлж байгаа маа. Тэгээ цаашдаа ингэж явъя гэж бодож байна. Тэгээд баярлаа. Та хоёртаа ч гэсэн баярлаа. Та гуравтаа гурванд маш их баярлаа. Өөртөө ч гэсэн баярлалаа. Шүн удахгүй баярлаа.
За ингээ бүгдээрээ дараагийн дугаараараа маш гоё зочинтойгоор дахин уулзах болно. За see you guys. За баяртай одоо уулзлаа. Ёо чи бүр өвдөд үс. За бай чао.